Сайн байна уу? Цэникагийн channel тавтан мөрөл. За энэ удаагийн уншлагаар би та бүхэндээ Blind Spot Oracle Card за ийм Teal Swan-ы бүтээсэн Oracle хүзрөөс таны харж чадахгүй байгаа үнэн юу вэ? За та өөрөөсөө нууж байгаа таны далд ухамсарт нуугдсан үнний талаар сэжил хүзрөх бүхий Oracle картын уншлага хийх гэж байна. 3 бүлгийн сонголттой байх болно. Түүн дээр нэмээд за яг классик таро хүзрийн тароны бас уншлага дээрээс нэмээд за inner compass гэд бас нэг юм өөрийн тань үнэн юу вэ гэсэн юм сонирхолтой 3 хүзрийн уншлага хий гэж бодож байна. За би 3 хүзрийнхаа сонголтын хамтдаа холоод гаргаж ирцгээе. За эхний хүзэр маань эхний бүлгийн сонголт маань гарч ирлээ. Хоёрдугаар бүлэг. За энэхүү 3 хүзрийн сонголт маань гарч ирлээ 44 366 маш сонирхолтой гоё тоотой хүзрүүд гарч ирсэн байна. Тэгээд энэ хүзрэн дээр хэсэж маань ерөнхийдөө яг тухайн үнний талаарх энергитэй Teal Swan-ы өөрийнх нь зурсан сэжил зураг бүхий хүзэр байгаа. Тэгээд танд аль хүзэр за магадгүй аль тоо хамгийн их татагдж байна. За яг энэ тохиолдол дээр бол яг зөвхөн нэгийг сонгох шаардлагагүй гуруула танд бас танд хамааралтай таны үнэнтэй ойр 3 үнэн байж болно. 3 үзэлт гурууланд нь татагдж байвал 3 бүлгийн уншлагыг гуруулангийн сонсож болно. За 2 нь жиж болно, 1 нь жиж болно. Аль нэг нь жиж болно. Тэгэхээр гуруула бол маш өөр үннийг нуусан далд ухамсар тань нуугдаж байгаа өөрөөсөө нуусан ерөнхийдөө бол яг энгийнээр хэлэх юм бол таны эго өөрөөсөө нуусан үнэн гэж ойлгож болно. Өөрийгөө хамгаалахын тулд өөрийн тань мэдэх хэрэгтэй үнний тухай ерөнхийдөө уншлагаа гэж ойлгож болно. Тэгээд нэлээд шулуухан шудраг гэдэг шиг жоохон хатуу санагдаж магадгүй шүү. Уншлага нь яагаад гэвэл ер нь бол өөрсдийнхөө талаар бид нар өөр үннээ сонсоход ер нь бол нэлээд хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Мэдээж бас зарим хүмүүст сонсоод шууд өөрийнх нь мэддэг зөвлөж бас байж болно. Тэр үед бол ерөнхийдөө өөрт нь гоё сануулга болж өгөөд тодруулга лавлгаа болж өгнө гэсэн үг. Тэгээ мэдээж тухайн үнэнийх нь тэр нөхцөл байдалдаа яаж хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Ямар асуудал вэ гэдэг талаар бас нэлээд дэлгэрэнгүй ерөнхийдөө тайлбарлахаар юм бараг сэтгэл зүйн ном шиг юм номтой энэ хүзэр маань өөрөө тэгээд эндээс би та бүхэндээ 44 366 нь яг юуны талаар утгатай юм бэ гэдгийг тайлбарлаж өгөх болно. Тэгээд сонголтоо хийгээд уншлагаа сонсорой. Нэгдүгээр хүзрийг сонгосон хүмүүс за сайн байна уу? Хэдүүлээ 44 буюу за яг 44 сэжил маань ямар утгатай юм бэ гэхээр expectations буюу хүлээлт. Тэгэхээр та амьдралдаа эсвэл хүмүүстэй эргэн тойронд хүмүүстэй ер нь өөрийн мэдлэггүй далд ухамсартаа хүлээлттэй байгаад байна гэсэн тухай сэжил хүзэр сонгож гаргаж ирсэн байна.
хүлээлтийг бид нар ерөнхийдөө дотроо тээж байгаагаа өөрсдөө ч яг ил ухамсартаа хаяа ихэнх тохиолдолд ерөнхийдөө мэдэхгүй байдаг байх нь. Ихэнх тохиолдолд бол яг тэр хүлээсэн зүйл маань бүтэхгүй, өгөгдөөгүй, одоо бүтэж болоогүй үед бид нар одоо тийм хүлээлттэй байсныгаа дөнгөж бараг олж мэддэг. Тэгээд ихэвчлэн ерөнхийдөө далд ухамсартаа ийм одоо санаандгүйгээр гэх юм уу да өөрөөсөө нууцнаар бусдаас хүлээлттэй ямар нэгэн нөхцөл байдлаас хүлээлттэй амьдраад тэгээд тухайн хүлээлт нь ерөнхийдөө одоо илэрхийлэгдээгүй, яг та нөгөө хүндээ эсвэл нөгөө одоо нөхцөл байдалтай тий өөрийнхөө хүлээлтийн талаар ямар ч юм мэдээлэл харилцаа холбоо өгөөгүйгээс болоод нөгөө тал маань ерөнхийдөө таныг тийм хүлээлттэй байгааг мэдэхгүй болоод ч тэр эсвэл зүгээр л цаанаасаа бүтээгүй нөхцөл байдалд та яг таны хүлээлтэнд ерөөсөө хүрээгүй болохоор маш их сэтгэлээр унах тий ямар нэгэн байдлаар одоо бухимдах, уурлах, уцаарлах, эсвэл гомдох, нөгөө хүнтэйгээ маргалдах, за эсвэл одоо байгууллага ч гэж болно тий хэсэг бүлэг хүмүүс ч гэж болно, гэр бүлийнхэн ч гэж болно, найзууд ч гэж болно. Одоо муудалцах айгүй том их үс өгөөрийн шалтгаан болж ирдэг. Яг бид нар бүгдээрээ л амьдралд ерөнхийдөө хүлээлттэй байдаг л да. Тэгээд хүлээлтийн талаар ерөнхийдөө өөрөө ухамсарлаж чадаад тэгээд нөгөө талдаа нөгөө одоо хүндээ би ийм хүлээж байна, би ийм чамаас хүлээж байгаа шүү гэдэг тэр одоо харилцан ойлголцыг нөгөө талдаа илэрхийлэх нь хамгийн чухал байдаг. Аль эсвэл хүлээлтгүй байх. Аль эсвэл зүгээр л одоо тий эвч болсон ямар ч одоо зүйл тохиолдсон бүгднгийн хүлээн зөвшөөрөх одоо тийм маш одоо гүнзгий хүлээн зөвшөөрлийн одоо бараг л гэгэрлийн гэж хэлж болохоор ерөнхийдөө сэтгэл зүйтэй байх гэсэн л одоо хоёр сонголт ерөнхийдөө байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр та яг одоо магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа ямар одоо цаг үедээ ямар нэгэн хүнээс хүлээлттэй байгаад байна уу, гордлого тэгээд байна уу, тий? Ямар нэгэн зүйл одоо хүлээгээд гордоод байна уу гэдгээ ерөнхийдөө нэгт ажиглах нь байна. Тэгээд мэдээж хамгийн түрүүнд бид өөрсөндөө маш одоо нүүр тулсан байдалтай үнэнч байж чадсанаар эргүүлээд гаднах ертөнцийн буюу бусад хүмүүстэй одоо шударгаар үннээр харилцах боломжтой байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд өөртөөгөө за би хинээс за эсвэл ажилласаа ч юм уу те гэр бүлийнхнаасаа ч юм уу хинээс ямар хүлээлттэй байгаад байна вэ? Би тэр хүлээлтээ би тэр хүмүүстэй яаж илэрхийлэх вэ? Илэрхийлэхгүй байх юм бол илэрхийлэхгүй мэдээж байж болно. Хэрвээ илэрхийлэхгүй гэж сонгох юм бол за би тэр хүлээлтээ зүгээр бууж өгөөд тавьж явуулъя. Би хүлээлтэхгүй бай гэсэн ерөнхийдөө сонголт шийдвэрийг гаргах нь. Ерөнхийдөө бол ихэнх тохиолдолд бид нар бас хүлээлтээ ингээд тавьж явуулах нь нэлээд хүнд бэрхшээлтэй илүү байх болохоор аль болох нөгөө талдаа хүлээлтийнхаа талаар яаж хэрхэн би өөрийгөө ойлгуулах вэ? За би чамаас ийм хүсэж байгаа шүү. За эсвэл ажилласаа даргаасаа те. За би ингээд ийм хүлээлттэй байгаа. Би ингээд эргүүлээд энэ ажлыг хийгээд би оронд нь эргээд би ийм одоо урамшуулал, ийм нэмэлт зүйлийг би ингээд авах ерөнхийдөө хүлээж байгаа шүү гэдгээ яаж айтаахнаар ойлгомжтойгоор нөгөө талдаа илэрхийлэх вэ гэдэг тал дээр ерөнхийдөө бол одоо стратеги гэх юм уу тактик боловсруулснаар бид нар илүү шулуухан шудраг шууд харилцаанд ерөнхийдөө орох боломжтой, айл ал талдаа хохирлгүй, айл ал талдаа ойлгомжтой. Тэгэхгүйгээр бид нар энэ бүгдийгээ ерөнхийдөө ингээд ойлгомжтой ил болохгүйгээр яадаг вэ гэхээр та өөрөө ч тийм хүлээлттэй байгаагаа мэдгүй. Гэхдээ таны далд ухамсарт нэг юм хүсэж байгаа зүйлийн нэг юм хүлээлт гордлого байгаад ангуус тэрийгээ та шууд бусаар нөгөө талаас авахгүй хичээдэг байх нь л та. Тэгээд мэдээж шууд бусаар бид нар одоо яаж ер нь хүмүүсээс юм авахыг оролддог вэ гэхээр ер нь бол манипуляцаар нөгөө одоо ямар нэгэн байдлаар юм одоо шууд бус аргаар манипулейт хийж нөгөө талаас авах гэж оролцдог. Тэгээд тэр оролдлого маань бүтэж магадгүй, бүтэхгүй ч магадгүй, бүр бүтгэхээсээ цааш бүр ингээд долоонд ордуулад бүр нөхцөл байдлыг ингээд бүр одоо замбраагүй те бүр маргаан үүсгээд бүр одоо бүр муудалцаан үүсгээд
аль талдаа хохиролтой нөхцөл байдал ерөнхийдөө үүсэх тохиолдол хамгийн түгээмэл байдаг. Тэгэхээр гинт харилцаа, гинт эсвэл ажлын уур амьсгал гэдэг ч юм уу оронгоороо эргээд бүр санснаас долоонд ордох ерөнхийдөө нөхцөл байдлууд зөндөөл амьдралд гарч ирдэг. Тэгэхгүй тулд тиймэрхүү аюултай зүйл болохгүй тулд ерөнхийдөө өөртөөгөө нэлээд эхлээд ажиллах нь өөрөөсөө асуух нь за би яг ямар юм хүсэж байна? Юу гордод байна вэ гэдгээ ерөнхийдөө өөртөө тодорхой болгочингууд та нөгөө хүндээ тэр хүсэж байгаа зүйлийнхаа талаар яаж харилцааны төвшөнд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар айтаахнаар ойлгох вэ гэдэг дараачийн алхмууд ерөнхийдөө тодорхой болж ирэх нь байна. За хэдүүлэнгийнх нь өөрөөсөө нууж байгаа яг одооний чухал үнэн таны мэд хэрэгтэй үнэн байгаа бол хүлээлт өөрөөсөө нуусан байгаа хүлээлтийн талаар хүзэр байлаа. За би өргөжлүүлээд inner compass deck-нээсээ таны ер нь хүсэж байгаа сүнсний чинь дотоод хүний чинь сэтгэл зүрхнээсээ хүсэж байгаа зүйл юу юм бэ гэсэн oracle хүзрээс бас 3 хүзэр гаргаж ирэхэд parenthood, industry mastery гэсэн 3 хүзэр гарч ирсэн. За та энэ бичлэгээ зогсоогоод магадгүй томруулаад англи хэл дээрх тайлбарыг нь уншиж болно. За би нэгээр нь тайлбарлаж өгье. Хамгийн ихнийг нь болохоор parenthood буюу сайн ээж, сайн аав, сайн эсвэл асран хамгаалагчтай хүмүүжүүлэгч байх гэсэн тийм хүсэл таны дотор сэтгэл зүрхэнд маш гүнзгий байдаг байх нь. Ер нь би бол хувьдаа одоохондоо хүүхэдтэй болоогүй болохоорс яг энэ талаар сайн хувийн туршлага бол байхгүй ч гэлээ ер нь зүгээр гадарлаад энэ хүзрэн дээрх тайлбарыг орчуулж тайлбарлаж өгөх юм бол ер нь бол ирээдүй таны үр удмыг үлдээх тэр хүндээ тэр хүүхэдтэй яаж аль болох сайн өөрөг хариуцлага өөрөө биелүүлээд тэгээд тухайн хүүхдийнхаа өөрийнх нь хэрэгцээ өөрийнх нь хүсэл тэр хангамжийг нь бүрдүүлэх вэ тэр бүх зүйлд хамаг бүхний зориулахад бэлэн тийм сайхан хүсэл байна. Тэгээд бидний үр удам бол яг бидрээс хамааралтай бид нар яаж хүмүүжүүлэх вэ бид нар яаж өсгөж авч авах вэ тэрнээс хамаарч бидний ер нь улс ирээдүйн нийгмийн ч гэсэн бүх ирээдүй амжилт байдал нөхцөл байдал харьяатай хамааралтай байдаг болохоор яг энэ бол нэлээд нийгмийн хүрээнд маш том сэдв хувь хүний гэр бүлийн хувьд ч гэсэн маш өндөр хариуцлага бүхий том үүрэг хариуцлага. За тэгээд мэдээж бид нар төрөлхийн зарим хүмүүс яаж мундаг ээж байх вэ мундаг аав байх вэ гэдэг тэр нэг юм төрөлхийн инстинкттэй байдаг бол зарим хүмүүс бас яг тэр нь байдаггүй. Дээрээс нь та өөрөө бас яаж хүмүүжүүл авч өссөн бэ? Ямар орчинд өссөн бэ? Дээрээс нь таны удам ямар хүмүүжлийн мэдээлэлтэй вэ гэдгээс хамаарат бид бүгдийн хүмүүжлийн ерөнхийдөө арга барил өөр гэдэг. Гэхдээ аль болох ч таараа бас орчин үетэйгээ хөл нийлүүлээд ном уншаад ер нь яавал хүүхдэд яаж хандвал дээрэд үгүй яаж хүмүүжсэн дээрэд үгүй гэдэг тал дээр бас илүү та анхаарах дуртай дээрэс нь танд өөрт чинь чухал та өөрөө бас амьдралдаа энэхүү үүрэг хариуцлагатай илүү цаг энерги их усүр зарцуулах юм бол таны бол яг тэр бол яг өөрийг чинь аз жаргалтай болгохоор ирээдүйд ч гэсэн за би хүүхдтэй нэлээд сайн цагаа гаргаж өгч чадсан шүү энерги зарцуулж чадсан шүү за зөвхөн мөнгө гэлтгүүгээр цаг энерги сэтгэл ерөнхийдөө хамгийн чухал байдаг гэж бас хэлмээр санагдаж байна. Тэгээд дараа нь бас харамсахгүй байхаар хангалттай цагийг хангалттай энерги хүүхдтэд зарцуулсан байх юм бол та өөртөө ч дараа нь гоё баяртай байх юм шиг бас санагдаж байна. За дараагийн хүзэр маань болохоор industry буюу өөрийнхөө эрхэлж буй салбартай ажилдаа мундаг сайн шалангаа ажил хийж чаддаг байх. За яг өөрийнхөө чадах хэмжээний өндөр хэмжээний чанартай, тууштай ажлыг, энергийг, чадварыг бүх зүйлээ ерөнхийдөө гаргаж чадах тэр хүсэл бол яг танд байгаа харагдаж байна. Тэгээ мэдээж тухайн ажилдаа, тухайн ерөнхийдөө эрхэлж байгаа ажилдаа байнгын юм бас
завгүй байх, идэвхтэй байх тийм хүсэл бас яг байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ хоёр мэдээж одоо таны амьдралд жоохон зөрчилдөж магадгүй, яг ажилдаа илүү цагийг өнгөрүүлээд байна уу, гэр бүлдээ илүү цагийг өнгөрүүлээд байна уу гэдэг. Энэ хоёрыг яг баланслах танд бас яг хаяа хэцүү санагддаг гэж магадгүй харагдаж байна. Тэгээд аль нь бол танд айгүй чухал юм байна. Аль нэг нь орхигдуулахгүй байл болохоор баланстайгаар бас яг энерги цагаа зарцуулаарай гэж сануулъя. За, mastery 3 дахь үзэр. За, энэ нь дахиад ерөнхийдөө бас ажилтай холбоотой. Гэхдээ заавалжгүй ажил байх шаардлагагүй. Ерөнхийдөө өөрийн сонгосон тэр одоо хиймээр байгаа зүйлдээ яг юм төгс шаламгаа, төгс одоо үр бүтээлтэй байх те, энерги яг зөв зарцуулж чаддаг байх. За, дээрэс нь өөрийн чинь одоо хийж эрхэлж буй ажлаас хүмүүс одоо юм таашаалтай, магтаалтай, ер нь одоо үр дүн сайтай байхыг бол та айгүй өсдөг байх нь. Тэгээд хийж байгаа ажилласаа бусдаасаа ч гэсэн ерөнхийдөө илүү дээр, илүү мундаг, илүү одоо үзүүлэлт сайтай байхыг та хүсдэг харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол нэлээд одоо ажилтай холбоотой, карьертай холбоотой хоёр үзэр ялцчгүй гарч ирлээ. Гэхдээ гэр бүлээ бити мартаараа. Гэр бүл бол яг одоо хүүхдийн хүмүүжлтэй, гэр бүлийн харилцаа танд бол ялцчгүй бас яг хүсэж байгаа чухал зүйл байх нь. Яг хийж байгаа ажилдаа бол яг та мундаг, сайн байхыг бол яг ялцчгүй хүсдэг хүн байна. За, хэдүүлээ сүүлчийн таараа хүзрийнхаа одоо юу руу орцгоо. Би эхний бүлэгтээ нэг 5 хүзэр гаргаж ирсэн юм шиг байна. За, яг дараалалаар нь гаргаж ирэх юм бол за, нэг иймэрхүү дараалалтай хүзрүүд гарч ирсэн. За, би яг сүүлд шинээр юм классик таараа хүзэр авсан байгаа. Тэгээд шинэ хүзрөөрөө та бүхэндээ мэргэлж гаргаж ирлээ. Ace of Pentacles хүзэр маань ерөнхийдөө зоосны хүзэр бөгөөд ер нь мөнгө санхүү талдаа маш одоо дэмжигдсэн шинэ хөрөнгө оруулалт, шинэ одоо орлого те, шинэ одоо нэмэлт цалин, ер нь одоо хөрөнгө санхүү материалын талдаа нэлээд дэмжигдэж байгаа сайхан шинэ ололтын, шинэ одоо ажлын, шинэ хөрөнгийн ерөөл болсон хүзэр байгаа. Тэгээд танд бол яг энэ хүзэр дээр харагдаж байгаачлан за, бараг л тэнгэрээс гэх юм уу, ертөнцөөс гэх юм уу, танд ингээд шинэ хөрөнгөний, шинэ зоосны ингээд боломж гарч ирж юм шүү те. Та энийг хүлээж аваарай. Танд ингээд магадгүй хөрөнгөний тэнгэр бас яг ивэл за яаж байна? Одоо танд одоо ингээд шинэ бэлэг өгж байна гэсэн бас утга учиртай. За, Eight of Swords түзэр доошоо гарч ирчихсэн. Ерөнхийдөө бол та саяхан магадгүй өөрийгөө нэгэн юм маш төгшөөртэй, стресстэй, яг юм оюун санааны бодлын төвшөнд маш өөрийг чинь зовоож байсан зүйлээсээ гарч чадсан байна гэсэн утгатай үзэр. Тэгээд маш магадгүй удаан хугацаанд за нэг сүүлийн 2-3 жилийн туршид ч юм уу таныг зовоож байсан тэр нэг юм бодлын шаналл тарчлалаас бол та ингээд за би эндээсээ ингээд гарьяа гэж ерөнхийдөө араа зам олоод гарч чадсан байна. Өөрийнхөө бодлын шоронгоос чөлөөлөгдсөн тухай хүзэр. Eight of Wands зүр доошоо харж гарч ирсэн нь за ерөнхийдөө 8 гэсэн тоотой 8-ын тоотой хүзэр бол 3 удаа гарч ирсэн. Тэгээд 8-ын тоо бол яг таны энэ цаг үед яг бас нэлийн ач холбогдол бүхий тоо байж магадгүй 8-ын тоог айгуу харж байгаа гэж магадгүй машины дугаар эсвэл цаг те. За, эсвэл зүгээр л 8-ын тоон дуртай хүмүүс байж болно. За, 8-ын Eight of Wands үзэр доошоо харж гарсан байна. Ерөнхийдөө бол таны ингээд төлөвлөж исэн ажил, за эсвэл төлөвлөж исэн аялал, ямар нэгэн төлөвлөж исэн нэг юм зүйл бол ингээд жоохон хойшлогдоод за магадгүй cancel болоод те, магадгүй ингээд болохоо болоод нэг юм ямар нэгэн зүйл бол нэг юм бүтэхгүй, урагшгүй, за хойшлогдоод эсвэл бүр ингээд түр зогсоогдсон байдалтайгаар байгаад байна. Гэхдээ энэ бол яг учир шалтгаантайгаар танд бараг хэрэгтэй одоо ер нь бол таныг түр зогсоороо, түр ажиглаараа, түр паузлаад бити яваараа, одоо ямар нэг аялал магадгүй хойшлогдсон бол бити яваараа гэсэн ерөнхийдөө санаатай. Ажил нь ерөнхийдөө бас бүтэхгүй байгаа бол тэр ажил бол ерөнхийдөө урагшгүй, цаашаа өргөжлүүлээд хэрэггүй гэсэн утгатай бас танд дохио өгöd байгаа ялцчгүй бас мессеж
гэж ойлгоорой. Тэгээд дараагийн хүзэр маань Air of Cups хүзэр маань яг ингээд одоо ийм 8 аягнаас цаашаа ингээд өөр тийшээ явж байгаа зурагтай хүзэр маань яг энэ хүзэр шигээ зураг шигээ ер нь бол одооний байгаа газраасаа хөдлөөд өөр тийшээ явах цаг болжээ гэсэн утгатай хүзэр л дөө. Тэгэхээр энэ хоёр хүзэр маань ялцчгүй яг хоорондоо холбогдож байгаа нь магадгүй таны одоо ажиллаж байгаа эрхэлж байгаа ажилласаа та яваад өөр тийшээ шинэ бизнес, шинэ ажил, шинэ хүмүүс, за тэ шинэ хайралцаа, шинэ найз нөхөд одооний байгаа магадгүй одоо ашигтай байгаа гэж харагдаж байгаа ч гэсэн тэндээсээ та болоод өөр тийшээгээ гарах хэрэгтэй байна. Өөр шинэ аялалд, шинэ одоо бизнес, шинэ прожект эхлүүлэх хэрэгтэй байна гэсэн утга санаа ерөнхийдөө агуулж байна. Тэгээд энэ одоо шинэ аялалд гарах зүйл бол яалтчгүй маш их зоригийг шаардна. Ягаад гэвэл аль хэдийн одоо танд өгөөжтэй байгаа зүйлийг та энээс арай дээр зүйл байна гэдэг итгэлтэйгээр орхиж яваад өөр тийшээ хоосон ч биш магадгүй зүйл рүү явна гэсэн үг. Гэхдээ яалтчгүй таны одоо энэ бичлэгийг үзэж байгаа цаг үед бол танд бол яг ертөнцөөс ийм одоо зөвлөгөө өгч байна. Тэгээд хамгийн сүүлчийн үзэр маань болохоор Six of Cups үзэр. За энэ бол яг та магадгүй удахгүй багын найзтайгаа дахиж нэг тааралдах, учрах, уулзах. За эсвэл хүүхдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх. За өөрийнхөө дотоод хүүхдтэйгэж илүү анхаарал хандуулаад дотгошоогоо өнгөх гэсэн утгатай ерөнхийдөө хүзэр. Магадгүй багынхаа найзтайгаа буцаж уулзаад нийлээд шинэ ажил эхлүүлэгч байж магадгүй. За эсвэл шинэ хүнтэй хайр дурлал үүсэх одоо багынхаа ингээ танил найзтайгаа уулзраад те нэг мэдсэн чинь одоо багынхаа найзтайгаа суучлаа гэдэг шиг тийм хайр дурлалын харилцаа байж болно, ажлын харилцаа байж болно. За ерөөсөө хайр дурлал найз нөхөд ажилтай холбоог зүгээр гэр бүлийнхаа хүүхдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх гэсэн бас мессеж байж болно. Бүр эсвэл зүгээр өөртөө өөрийнхөө дуртай зүйлээ өөрийнхөө хиймээр байгаа шинэ хобби, шинэ одоо эсвэл урд нь ингээ багтаа хийдэг байж байгаа тэрийг хийхээ болцсон те. Тэр зүйлтэйгээ илүү цаг гаргах, өөрийгөө баярлуулах гэсэн утгатай мессеж ерөнхийдөө гарч ирлээ. За ингээд нэгдүгээр бүлгийн маань уншлага инхүү дуусаж байна. Тэгээд хэрэгтэй бол дахиж сонсороо. Та бүгдэд амжилт хүсье. Бичлэгээ үзсэнд баярлалаа. Баяртай. Хоёрдугаар хүзрийг сонгосон хүмүүс сайн байна уу? За та бүхний уншлага ерөнхийдөө бэлэн боллоо. Хэдүүлээ 3 номерын хүзрийг сонгосон байна. За 3 номер хүзэр маань энэхүү одоо номноос харахад бол Their Motives гэдэг ийм сонирхолтой ерөнхийдөө хүзрийг сонгосон байна. Тэгэхээр энэ хүзрийг сонгосон хүмүүс маань за яг хэд хуваагдаж байгаа. Яг хайр дурлалын нэг хүнээ бодсон хүмүүс байж магадгүй, хайр дурлалын юм ойлгомжгүй нөхцөл байдалд орсон байгаа хүмүүс байж магадгүй. За эсвэл ажил, тэгээд нөхөрлөл ерөнхийдөө бол хүзэр нь нэлээд одоо өөр нэг хүнтэй холбоотой хүзэр гарч ирсэн байна. Тэгээд тэр нь юу вэ гэхээр та одоо амьдралдаа ямар нэгэн хүний яг тантай хамт байгаа гэх юм уу, тантай ингээд холбоо үүсгэж байгаа жинхэнэ цаадах тэр хүний жинхэнэ одоо мотив буюу мотивыг одоо монголоор жинхэнэ одоо далд санааг нь мэдэхгүй байна. Тэрийг ингээд тэрэнд одоо өөрийнхөө нүдэн энцэн жоохон харж чадахгүй. Яг жинхэнэ одоо тантай байгаа, тантай магадгүй найзалж байгаа, тантай магадгүй учир ургуулж байгаа, эсвэл одоо хайр дурлалын харилцаанд байгаа. За эсвэл ажил хамт оролцож хийж байгаа. За ямар нэгэн хүний яг тэр далд санааг нь та мэдээж харж чадахгүй байна гэсэн утгатай хүзэр гарч ирлээ. Тэгээд бид нар яг ингээд хүн яг үндэ нөгөө хүн нь өөрөө ч гэсэн яг ухамсарлаад өөрөө ч гэсэн яг сайн мэдгүй байж магадгүй гэж ерөнхийдөө бас тайлбарласан байна. Тэгээд яагаад гэвэл бид нар одоо өөрсдийнхөө хүсэж байгаа зүйлээ өөрөөсөө ч гэсэн нуусан байх бололцоотой боломжтой байдаг. Ямар нэгэн одоо ашигтай байх зорилгоор за ямар нэгэн байдлаар та тэр хүнд хэрэгтэй, танаас ямар нэгэн одоо зүйл тэр хүнд хэрэгтэй байгаа болохоор
танд одоо худлаагаасаа дүр эсгэж гэх юм уу да. Ерөнхийдөө тантай ойртсон байгаа. Магадгүй танд тусалсан яагаад гэвэл за би жишээгээр ярьж үгүй л да. Магадгүй ингээд танд тусалж байгаа хүн байлаа гэж бодоход яг чин сэтгэлээсээ зүгээр ямар ч одоо эргүүлж юм хараагүйгээр тусалсан биш те. Заавалчгүй дараа нь та өөрт нь өртөө болж танаас дараа нь ямар нэгэн зүйл авахыг хүсэж байгаа болохоор магадгүй танд туслах. За хайр дурлалын яг жишээн дээр энэ номон дээр бичсэнчлэн ямар нэгэн одоо хүн тантай хамт байгаа нь яг юм хайр дурлал чин сэтгэлээсээ хамт байгаа хүслээр сэтгэлээсээ биш илүү одоо мөнгө санхүүгийн зорилготой хамт байгаа гэдэг ч юм уу. За хамт ажиллаж байгаа хүн байвал яг ийм тантай хамтарч ажиллая, хамтдаа одоо ингээ юм бүтээе те, хамтдаа гоё ажиллаа ингээ босголцъя гэсэн зорилгоос биш илүү танаас илүү ашигтай одоо таалыг харж байгаа болохоор тантай ингэж одоо хамт найзлаж хамтарч ажиллах гэдэг ч юм уу. Ерөнхийдөө иймэрхүү байдлаар жишээгээр тайлбарлах юм бол за нэг ямар нэгэн зүйл бол яг далд санаатай, далд одоо хүсэлтэй танаас одоо явах гэсэн, танаас ашиглах гэсэн нэг юм одоо таны харж чадахгүй байгаа яг нэг юм зүйл бол байна ялцчгүй. Тэгээ та магадгүй та тэр хүндээ ингээд өөрөө сайн болохоор ч гэдэг юм уу да тий, ялангуяа хайр дурлалын нөхцөл байдал дээр та тэр хүндээ хайртай болохоор магадгүй дурлсан байгаа болохоор яг ингээд бодит байдлыг боддоор нь харж чадахгүй байгаа. Бодит байдлыг бид нар хаяа өөрсдөө ч гэсэн одоо ийм ягаан өнгийн шил зүгээд яг өөрсдийнхөө хүсэж байгаагаар харах үе байдаг. Ягаад гэвэл бид нар бас тэр бодит хэцүү үннийг ерөнхийдөө мэдхэд айгүй сэтгэлд одоо хэцүү шархлан болохоор өөрөө өөрсдийгөө ч гэсэн хуураад өөрөө өөртөөсөө ч гэсэн тэр хүн ингээд танд red flag буюу те одоо юм сөрөг алдаа бүхий зүйлсүүдийг харуулсан ч гэсэн та тэрийг ингээд хараагүй мэднүдээ анаад ерөнхийдөө байгаа байж магадгүй юм нөхцөл байдал ялцчгүй үүссэн байна. Тэгээд яг энэ нөхцөл байдал дээр ерөнхийдөө таны хийх ёстой зүйл угаасаа юу вэ гэх юм бол за яг тухайн хүн танаас юу хүсэж байгаа тэр далд санааг олж мэдэж илрүүлж одоо ойлгох энэ бол яг таны энэ нөхцөл байдалд хийх хэрэгтэй байгаа, хийж болох хамгийн хэрэгтэй зүйл. Ер нь тэхийн тулд аль болох яг бодит нөхцөл байдлыг бодит одоо тэг яг гаргасан үйлдэл ерөнхийдөө бодит нөхцөл байдлаа нэлээд одоо боддоор шударгаар үннээр хатуухан шүүмжлэлтэйгээр фильтртэйгээр хандах хэрэгтэй. Тэгээд мэдээж бас танаас яг тэр хүнд ямар ашиг байж болох вэ гэдэг талаар бас яг өөрөө өөртөө үнийн нүгүү ерөөхдөө үннийг олж харах хэрэгтэй байна. За нэг юм сонирхолтой хүзрийг сонгож тэгээд та бүгдийн маань ерөнхийдөө амьдралдаа сүнс маань дотоод хүн маань юу хүсэж байгаа юм бэ гэсэн хүзэр дээр бол patience, faith, originality гэсэн 3 хүзэр гарч ирсэн. Тэгэхээр та бол ялчгүй юм төрөлхийн юм төвчээртэй бас хүн бололтой. Тэгээд та илүү хүлээцтэй, илүү зөөлөн, илүү уян хатан хүмүүст ер нь нөхцөл байдалд ханддаг байж магадгүй. Тэг ялтчгүй энэ бол таны бас яг сүнсний ч гэсэн одоо хүсэж байгаа зүйл ямар нэг юм болохгүй байлаа гэж бодоход тэрийг ингээ хүлээх те. Ямар нэгэн нөхцөл байдал таны яг санснаар болохгүй байлаа гэж бодоход уян хатан хандаж байх тэр хүсэл бол яг танд байна. Тэгээд магадгүй бас эсэргээр та жоохон төвчээр муутай төрлийн хүн ч үж болно. Тэнгүүд энэ амьдралд та төвчээрийг бас ингээд өөрөө өөртөө хөгжүүлэхийг, өөрөө өөртөө тэм чадвартай болохыг хүсэж байгаа болохоор бас амьдарч байж магадгүй болохоор ерөнхийдөө төвчээр гэдэг сэдв бол таны амьдралд нэлээд том орон зайг эзлэх одоо чадвар байна. Тэгээд хэрвээ та аль хэдийн төрөлхийн тэм төвчээр сайтай зөөлөн уян хатаа хүн бол тэрийгэ бүр өргөжлүүлээд гоё одоо хөгжүүлэхтэй баланстай авч явах. Эсвэл та төвчээргүй жоохон юм тавтаргүй жоохон импульсив хүн бол төвчээрийг өөрөө өөртөө хөгжүүлж өөрөө өөртөө одоо хөгжүүлээрээ. Төвчээрийг магадгүй энэ амьдралдаа сурах гэж ирсэн ч байж магадгүй таны яг сүнсний хүсэж байгаа зүйл бол яг төвчээр гэдэг зүйл бол яг танд айгүй чухал нэгэн шин чанар зан юмыг одоо байгаагаар нүлэн зөвшөөрөхтэй удаж байгаа зүйлсийг зүгээр одоо
хүлээн зөвшөөрөх, тавьж явуулах, таны контролд байхгүй байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах. За тэгээд дараачийн үзэр маань болохоор faith. Ер нь одоо юмд ингээд нааштай эерэг хандлагатай байх, юмд итгэх, тэ үнэн биш байсан ч гэсэн ерөнхийдөө үнэн гэж итгэх. Яг итгэх итгэлийг бол яг юм мэдэх мэдлэгтэй бити андуураараа яг юмыг одоо ингээд факттайгаар нь олж мэдэх гэдэг бол нэг өөр зүйл. Юмд ингээд ямар ч одоо фактгүйгээр зүгээр итгэл үнэмшлээрээ итгэх, сэтгэлээсээ итгэх гэдэг бол ондоо зүйл байх нь. Тэгээд бидний итгэл гэдэг бол яг чин сэтгэл зүрхнээс, сүнснээс гарч ирдэг нэг юм яг юм итгэл үнэмшил гэдэг нэг юм. Бидний яг одоо магадгүй номонд бичигдэж тайлбарлагдахад одоо хэцүү те сурахад хэцүү яг юм сэтгэлээс ундарч гарч ирдэг юм итгэл үнэмшил байдаг юм байна. Тэгээ ерөнхийдөө бас яг юунд итгэл үнэмшил илүү вэ гэхлээр таны амьдралд одоо бүх зүйл эргээр сайхнаар эргэж одоо миний амьдрал сайхан одоо дардан байх болно гэдэг тийм илүү эерэг чиг хандлагатай итгэлтэй байдал, өөртөө итгэлтэй байдал, өөрийнхөө амьдралдаа итгэлтэй байдал. За тэгээ ер нь одоо ийм учир нь ологдохгүй байгаа зүйлс за болондоо болно гэдэг тийм итгэл үнэмшил бол яг таны хүсэж байгаа, таны сүнсний одоо хүсэж байгаа зан чанар байх нэ. Тэгэхээр дотроосоо зүгээр ингээ бүтггүй байсан ч гэсэн за болондоо гэдэг тийм сайхан одоо сайхан төвчээртэй уян хатан зөөлөн тэгээд итгэл үнэмшилтэй зан бол яг таны сүнсний хүсэж байгаа шин чанар, магадгүй энэ амьдралдаа өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа шин чанар байна. За тэгээ originality гэдэг нь болохоор ерөнхийдөө мэдээч одоо өөрөөсөө яг чин байгаагаараа оригиналлаараа байх те. Энэ нь отгоо бусад хүмүүсийг дөөрөөхгүй байх. За тэгээд бусад хүмүүс тааруулж бусад хүмүүсийн хүсэн хүлээсэн одоо хүлээлтэд нь хүрэхийн тулд гэх юм уу дүр эсгэхгүй байх. Яг л өөрийнхоороо чин одоо өөрийнхоороо байгаагаараа байх 100% өөрийнхоороо байх гэж ерөнхийдөө ойлгож болно. Тэгээд энэ нь бас яг таны амьдралын хэв маяг, таны амьдралдаа хийж бүтээж байгаа ажил магадгүй юм уран бүтээл гаргадаг бол яг юм өөрийнхоороо яг бусдыг дуурайгаагүй те яг өөрийн л гэсэн уран бүтээлээ гаргах, өөрийн л гэсэн юмаа хийх, хэрвээ бусад дуу хоолойгоо хүргэх бол яг юм өөр газараас хуулаад, хулбарлаад, орчуулад ч гэдэг юм уу түгэх биш яг өөрийнхөө хүргмээр байгаа дуу хоолойгоо мессежэл хүргэх. Яг нэг юм таны гэсэн нэг юм мэдрэмжтэй бусад хүмүүс ч гэсэн хараад яг л одоо таны хийхээр л зүйл байна да. Таны одоо яг өмсөж зүүхээр л хувцас байна да гэдэг шиг. Яг нэг юм өөртөө үнэнч байх бол таны бас яг сүнсний хийхийг хүсэж байгаа маш одоо эрхэмлдэг зан чанар юм байна. За хэрвээ шаардлагатай бол бичлэгээ магадгүй скриншот хийгээд тэгээд яг энэ бичсэн байгаа англиар бичсэн байгаа тайлбаруудыг нь уншиж өөртөө хадгалж авч үлдээрэй. За тэгээ сүүлчийн байдлаар танд гаргаж ирсэн тайраг үзүүдэ гаргаж ирье. Хамгийн ихэнд lovers үзэр маань доош харж гарчсан. Тэгэхээр яг энэ нэг хайр дурлалтай холбоотой байгаа, харьцаатай байгаа яг юм хүмүүсийн хувьд бол яг энэ таны бол яг заяаны хан ч юм уу яг чинь үнэн дурлалт одоо хайр бол яг биш вэ гэдэг баталгааны хүзрээр гарч ирсэн юм шиг санагдсан. Тэгээд яг таны бодож байгаа шиг бас яг хань бол биш байх шиг байна гэдэг мессеж гарч ирлээ. Тэгээд таны оюун санаа бодол бол ялцчгүй яг энэ нөхцөл байдал яг энэ цаг үед эмчилгээ цаг үзэж байгаа цаг үед бол жоохон юм булангартай, манантай яг та яг шулуухнаар яг шударгаар ерөнхийдөө өөртөө үнэнчээр яг юмыг харж чадахгүй, бодож чадахгүй байгаад байна. Яагаад тэгэд байна? Танд юу саад болоод байна? Юу таны бодлыг ерөнхийдөө ингэж одоо булангартуулаад бодлыг чинь сарниулаад байна. Тэрийгээ ерөнхийдөө тэрнээсээ зайгаа аваарай. Энэ болохоор ерөнхийдөө бас ямар нэгэн зүйлд донтцсон байна уу, тэ алкогол хэрэглэж байна уу? За эсвэл өөр ямар нэгэн нөхцөл байдал эсвэл энэ дурлалт харилцаа таны сэтгэл санаа бодлыг чинь өмрөөлаад ерөнхийдөө толгоог чинь эрүүлсэн байгаад байна уу? Тэгэхээр ерөнхийдөө одоогийн байдлаар бол толгой чинь жоохон эргэцсэн байна. Тэгэхээр тэр толгоогоо эргэцсэн байгаа нөхцөл байдлаас гараарай. Hermit үзэр дэшээ гарч ирсэн. Танд бол яг одоо
ганцаараа цагийг өнгөрүүлэх, дотгошоогоо өнгөж өөрөө өөртөөгөө байх, ер нь жоохон ингээд юмыг бодож тунгаах тэр цаг хугацаа бол ялцгүй хэрэгтэй байгаад байна. Ядаж нэг өдрийг ч гэсэн тэнтэй ч харцахгүйгээр ганцаараа өнгөрүүлэхийг хичээгээрээ магадгүй өөрөө ганцаараа нэг хол газар руу очиод амар амгалан ингээд юмаа бясалгаж бодох, өөртөө орон зайг олохыг болыг хатуу зөвлөж байна. Тэгээд тэмдэглэл хөтөлж болно. За ер нь өөртөө ганцаараа байх цаг бол танд яалтчгүй хэрэгтэй байгаа юм байна. Гадны одоо юм сатаарл те гадны одоо юм чимээ шууганаас холдоод бизи завгүй амьдралаасаа холдоод ерөнхийдөө ганцаараа цагийг өнгөрүүлж ямар нэгэн юм юмыг ухаарах бол цаг ялтчгүй танд яг тулгарсан байна. За тэгээд High Priestess доошоо гарч ирж ирлээ. High Priestess үзэр маань ерөнхийдөө зүүн совинтой илүү бас холбоотой байдаг. Тэгээд зүүн совин талаасаа ч гэсэн магадгүй өөрийнхөө зүүн совингоос дотоод үннээсээ жоохон холдсон байгаад байна уу гэсэн мессеж бол ялцгүй гарч ирж байна. Тэгээд ямар нэгэн юм дотоод дуу хоолойгоо сонсож чадахгүй байна. Тэгээд дээрэс нь өөрөөсөө нуугаад байна. Эсвэл таны эргэн тойронд хүмүүс танаас ямар нэгэн зүйлийг нуугаад байна шүү гэдэг одоо юм тохоогоо ерөөсөө сайн зөв хүлээж авч чадахгүй байна шүү гэдэг бол мессежийг алчгүй илтгэж байна. Тэгээд магадгүй эргэн тойронд юм харилцаатай байгаа хүмүүстэйгээ ч гэсэн яг юм нэг нуугүй шудраг харилцаатай бас байж чадахгүй нэг юм ямар л нэг юм дүр эсгсэн нуусан нэг юм далдлагтай масктай байгаад байна шүү гэдэг мессежийг бас яг өгж байна. За тэгээ сүүлчийн үзэр маань болохоор Five of Swords доошоо харж гарсан. Энэ нь болохоор танд бас яг одоо ямар нэг зүйл болж бүтэхгүй байгаа зүйлээ ерөнхийдөө дуусгаараа гэсэн мессежтэй. За яг хайр дурлалын хувьд бол яг яалтчгүй харилцаагаа дуусгах цаг болцсон гэдэг бол яг классик мессеж өгсөн хүзэр байна. За хайр дурлалтай холбоогүй зүгээр ажил, карьер, найз нөхдийн гэр бүлийн за эсвэл өөр юу ч гэж болно те тухайн бас яг өөр юу ч гэж болно тэрийгээ ч гэсэн ерөнхийдөө ингээд одоо ингээд дуусгах цаг нь болсон. Тэгээд энэ бол яг танаас нэлийн одоо таныг толгоогч нэргүүлж танаас нууц зөндөө ингэж одоо ард дуурчин нэлийн нууц хадгалж нэлийн одоо юм өмөрүүлсэн сонин нөхцөл байдал ялцчгүй үүссэн байна. Тэгээд та заавалчгүй тэр одоо нөхцөл байдалд ялагч байх шаардлагагүй. Та заавалчгүй одоо тий ерөнхийдөө бол ингээд зүгээр дуусгасан нь ерөнхийдөө бол танд өөрт чинь хамгийн одоо хэрэгтэй нөхцөл байдал ялцчгүй болсон байна. Тэгээд та өөрөө ч гэсэн энэ орооцолцсон байгаа нэг юм сонин юмнаас гарахыг хүсэж байгаа гэж бол ерөнхийдөө бодож байна. Тэгээд аль хэдийн зүгээр маргалдах шаардлагагүйгээр зүгээр хаяад явчих болно те. Ингээд ялагч байх хэрэггүй гэдгийг би бас ингээд дахид давхар сануулж хэлмээр байна. Танд ингээд хохиролтой байсан ч хамаагүй ерөнхийдөө гараад алхаад явах, орхиод явах цаг бол ер нь бол болсон энэ нөхцөл байдал харагдаж байна. За 20 дугаар бүлгийн уншлага маань нэг иймэрхүү нэлээд жоохон драматай гэх юм уу тэгээд драмагаа ингээд одоо хайж орхиж яваа тий. Энэ бол яг тань тохирсон зүйл биш ээ. Танд одоо ганцаараа байх хэрэгтэй байна гэдэг мессежийг бол яг хүчтэйгээр гаргаж ирж өглөө. Тэгээд та бүгдэд хэрэгтэй байсан гэж найдыг хэрэгтэй бол дахиж бичлэгээ үзээрэй. Тэгээд амжилт хүсье. Бичлэг үзсэн баярлаа. Баяртай. Сайн байна уу? 3 дугаар бүлгийн уншлага ерөнхийдөө бэлэн боллоо. За тэгээд эхнүүлээ 66 тоотой сэжил үзрээ сонгосон байна. 66 ер нь бол conversion буюу та бүхний одоо сэтгэл зүрх ухамсартаа болж байгаа, оршиж байгаа зүйл таны биед илэрч байна. Бид одоо бие рүү шилжсэн байна гэсэн утгатай ерөөдөө хүзэр сонгож ирсэн байна. Тэгээд яг энэ тохиолдолд бол яг таатай эсвэл сүрэг гэдгийг бол та өөрөөсөө ерөнхийдөө ажиглаж мэдэх хэрэгтэй байгаа. Ягаад гэвэл зарим хүмүүсийн хувьд бол таатай зүйл тохиолдсон байна. Бид нь зарим хүмүүсийн хувьд бол таагүй зүйл тохиолдсон байна. За жишээгээр авч үзье л та. Хэрвээ та маш ядарсан, ер нь л нэг юм ядрангуй би нэг л юм
ядаргаатай ерөнхийдөө одоо юм гүний ядаргаатай байгаа юм шиг санагдаж байвал энэ бол яг таны оюун санаа сэтгэл зүйд ямар нэгэн одоо дарамтны доор байгаа те ингээд өөрийгөө нэлийн одоо шахаад байгаа ямар нэгэн зүйл таныг дарамтлсан кейс илүү та өөртөө таныг одоо ямар нэгэн зүйл дарамтлж байгаа хийхгүй л болохгүй гэдэг ч юм уу юм ойлголттойгоор та хүлээж аваад сэтгэл зүрхэндээ хүлээж аваад өөрийгөө одоо оюун санаагаараа нэлийн одоо ядрааж байгаа болохоор таны биед тэр мэдрэлийн ядаргаа магадгүй яг бууж ирээд бие дээр чинь илүү илэрж байгаа гэж ойлгож болно. За сайнаар эргээр гэх юм бол та сайхан ямар нэгэн одоо сайн зүйлийг өөрийнхөө оюун санаа бодлын блокийг гаргаад ч юм уу эсвэл ямар нэгэн сэтгэлийн шархаа эдгээгээд тавьж явуулаад за ямар нэгэн одоо таата өөрчлөлтийг сүнслэг энергийн түвшиндөө оюун бодол санааны одоо сэтгэл зүрхний түвшиндөө өөрчлөлт гаргасны ачаар тэрний үр дүнд таны биед бас ямар нэгэн одоо өвчлөл, зовлон, ямар нэгэн одоо зүйлтэй зовир багасж таны бие ингээ хөнгөрөөд эдгэрсэн өөрчлөлт бол илэрсэн байна. Тэгэхээр энэ бол яг таны энэ бичлэгийг үзэж байгаа цаг үед тохиолдсон ямар нэгэн өөрчлөлт бол танд ялцчгүй болсон байна. Тэгээд бидний одоо бие дээр илэрж байгаа юм биет өвчин, зовлон, зовир, мэдрэмж, булчингийн чангарал байна уу, мэдрэлийн ядаргаа байна уу, толгоо өвдөх байна уу, за нүд одоо аргах ч юм уу, эсвэл одоо сонсгол муудах ч юм уу, юу ч байж болно. Ингээд юм доглон гიშгэх байдаг ч юм уу, зүгээр юм одоо гэмтлүүд хүртэл орно. Энэ бүгдээрээ бидний энергийн одоо түвшинтөө, энергийн одоо байдал, сэтгэл санаа, за сүнслэг одоо тэр оршихуй, ухамсар, далд ухамсар. За зүгээр энгийнээр хэлэх юм бол одоо зүгээр оюун бодлын стресстэй байна уу? Ер нь өөртөө хэр шаналлтай байна, хэр одоо хөнгөн байна, хэр эдгэрсэн байна. Энэ бүгдээс шууд хамааралтайгаар бидний биед нөлөөлж байдаг. Яагаад гэвэл бидний одоо харж байгаа биет материал бүх зүйл яг эхлээд энергийн түвшинд үүсээд оршоод дараа нь одоо урт хугацааны дараач гэдэг юм уу бие дээр маань ерөнхийдөө биет ертөнцид маань ерөнхийдөө илэрж байдаг. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд бол таата өөрчлөлт болсон байна. Ийм тохиолдолд бол өөртөө талархаад за баяр хүргээрээ баярлууштай сайхан тэмдэглүүштэй сайхан үйл явдал болж та одоо ямар нэгэн зүйлээсээ магадгүй хах заад энэ нь таны бие дээр ч гэсэн ямар нэгэн өвчин зовлоо эдгэрээ таны биенээс бас зайлсан байна, муу зүйл зайлсан байна тийм. Яг одоо гадуур ингээл янз бүрийн засал хийн, энергийн цэвэрлэгээ хийн гэл иймэрхүү үйлчлэгээнүүд зөндөө байдаг. Зүгээр ерөнхийдөө бөөдөр очиод ч гэсэн ингээ бид нар одоо ийм засал бас авдаг шүү дээ. Тэгэхээр тэд нар маань ерөнхийдөө энергийн түвшинд ингээд засаад өгчдөг. Гэхдээ яг гол их үүсвэр маань танаас өөрөөс ч юм байдаг. Тэгээ та хэдий ингээд засалд очиод таны гол их үүсвэрийн одоо юу бол ингээд засаж та өөрөө засахгүй бол тэр асуудал ерөнхийдөө засуулаад танаас дахиж гарч ирээл байх юм бол ерөнхийдөө гарч ирээл одоо холдохгүй л байх болно. Тэгэхээр яг жинхэнэ энергийн засалыг зөвхөн хүн өөртөө хийх боломжтой байдаг. Мэдээж гаднаас тийм энергийн засалж хүмүүсээс мэдээж одоо тусламж авч яг ингээд ганцаараа өргөж дийлэхгүй байгаа чулууг хамтдаа өргүүлцэхэд бол ингээд тусалдаг. Үнэхээр ялтчгүй зарим мундаг бариач нар, засалч нар үнэхээр надад ч гэсэн бас тус болж байсан. Хамтдаа би ингээд давхар энергийн заслаа хамтдаа бас хийсэн тохиолдлууд байдаг. Яг үүнтэй ижилхнээр та ингээд одоо ямар нэгэн сөрөг юм таны биед юм зовир мэдрэгдээд байвал энэ бол яг таны гол цөм их усвар нь яг оюун санаанд чинь илүү энергийн түвшинд илүү байгаа шүү. Тэгээд тэрийг мэдээж та өөртөө ажиллаж дотоод ажил хийснээр ерөнхийдөө багаар яг засах боломжтой. Дээрээс нь мэдээж одоо юм таараа бичлэг үзүүлээд таараа уншлага аваад за эсвэл өөрийнхөө одоо итгэдэг үзмэрч дээр очиод ч юм уу энергийн засал хийх гэх мэтээр барай засал дээр очиод хийх гэх мэтээр за бүр ингээд Европ ангаах нь эмч одоо яг эмнэлгээр очиод шинжилгээ үзүүлээд яг эм тан уух гэдэг байдлаар ерөнхийдөө тусалцаа авах боломжтой ч гэсэн энэ бол яг одоо юм үрдийн засал гэх юм уу та байхаас илүүтэйгээр үрдийн засал яг та тэрийг бол яг өөрөөсөө дотроос бол
сэтгэлээсээ, зүрхнээсээ оюун санаа бодол, энергийн төвшнөрөөр ерөнхийдөө хийх боломжтой гэдгийг бас давхар сануулж хэлмээр байна. Тэгээд яг энэ бүлгийг сонгосон хүмүүсийн хувьд бол яг дахиад сануулж хэлэх юм бол зарим хүмүүсийн хувьд бол таата өөрчлөлт болж биед нь таата эерэг эдгэрэл авчирсан бол зарим хүмүүсийн хувьд бол харамсалтай нь таны ингээд өөрийн чинь бодоод байгаа магадгүй хэцүү бодлоос болоод өөрөө өөртөө тэгээд байгаа хэцүү шанал одоо ийм сэтгэлийн шарах гомдол одоо бухимдал те буруутгал гэх мэт одоо юу ч үеж болно. Энэ бүх зүйлээс болоод таны биед тэр одоо хоримтлыг дагаад тэгээд эсийн төвшөнд өөрчлөлтийг бий болгож бид маань ч гэсэн одоо бид нь ч гэсэн ерөнхийдөө ийм өвчин зовлон үүсгэр болж байгаа шүү гэдгийг сануулж байгаа хүчрийг сонгожээ. За хэвтүүлээ таны сүнсний яг одоо баримтлах зарчмын талаар таны одоо үнний талаар хүзрийг гаргаж ирэхэд энэ бол ингээд inner compass гэдэг. За ерөнхийдөө юу ч болсон таны одоо ингээд дагаж болохоор баримтлж болохоор зарчим болгоод ингээ өөрөө өөртөө авч болохоор TS1 ийм oracle хүзрөөс гаргаж ирэхэд бол за танаа бүлгийн хүмүүсийн хувьд бол ийм гурван зүйл хамгийн чухал байх нэ. Хамгийн эхлээд winning гарч ирсэн. За таны хувьд бол яг юмд одоо ялалцтай байх, хожих, амжилттай байх, өөрийнхөө зорьсон зүйлээ бүтээх, зорьсон зүйлдээ хүрэх, үр дүнгийг харах, ер нь өрсөлдөөнч байдал дуртай нэг ийм төрлийн сүнс дотоод хүн байна. Тэгээд ер нь бол айгүй юм шаартай, өрсөлдөөн дуртай, тэгээд одоо тэргүүн байх дуртай, юм болгоны одоо өндөрлөгт нь байх дуртай тийм төрлийн хүн байж магадгүй юм байна. Тэгээд энэ бол ерөөсөө муу зүйл биш. Энэ бол таны төрөлхийн өгөөгдөл таны сүнсний бас одоо хүсдэг зүйл гэсэн үг. Тэгэхээр ялахыг хүсдэг сүнстэй гэж бол ойлгож болно. Тэгээд та бас энийгээ мартахгүйгээр өөртөө бүрэн сануулад тэгээд өөрийгөө байнга одоо тестлэх, чаленжлах дуртай бусадтай ингэж өөрийгөө одоо магадгүй өрсөлдөөнд орсноор та өөрийгөө бүр илүү сайн шахаж бүр илүү өндөр потенциалтай хүрдэг тийм төрлийн хүн байж магадгүй. Тэгээд ер нь ялалт, хожилт ийм тийм зүйлд ялцчгүй дуртай хүн байна. Тэгээд энэ бол ингээд дахиад хэлэхэд муу зүйл биш. Энэ бол таны яг өөрийн бас яг хувь хүний онцлог, хувь хүний одоо шин чанар тэгээд таны сүнсний бас одоо хожихыг мэдрэхийг хүссэн сүнсжиж болно. Ялалтыг мэдрэхийг хүссэн сүнсжиж болно. Номер 1 байхыг хүсэлтэй тийм одоо хүн байна. За хоёрт нь болохоор growth буюу одоо байнгын өсөж дэвших өргөжих, юм том болох, мундаг болох, хөгжих гэсэн тийм хүсэлтэй бас сүнс хүн байх нэ. Тэгээд мэдээч одоо байнгын эргээр өөрчлөгдөж муу зүйлсээ хайж шин зүйлс суралцаж дандаа одоо сайн зүйлсээр өөрийгөө хүрээлүүлж ийм хүсэлтэй байх нь. Тэгээд энийгээ бас өөртөө байнга сануулад хэрвээ ингээд хөгжихөөсөө өөрөөсөө ингээд жоохон хойшлуулад өөрийгөө өөр зүйлсээр бас ингээд одоо цагаа нөхцөөж ивэл өөртөө магадгүй дахиад нэг сануулгах цаг болсон байх. Тэгээд энэ нь бол яг танд өөрт чинь яг хожихтой ч гэсэн холбоотой өөрийгөө байнга ер нь ингээд хөгжүүлээд явхад бол танд ингээд айгүй аз жаргалыг авчирна гэсэн үг. Тэгээд өөрийгөө хожиж байгаагаар, мундаг байгаагаар ерөнхийдөө мэдрэх нь ч гэсэн таны одоо сүнсний одоо сайн сайханд маш хэрэгтэй гэж ойлгож болно. Тэгээд хитүүлэнгийнх нь эхний гаргаж ирсэн хүзэр маань ингээ ямар нэгэн зүйл хэрвээ болохгүй байгаа бол магадгүй энэ сэдвтэй холбоотойгоор та өөрийгөө хангалттай одоо хувь хүний хөгжил талаас хөгжүүгүй гэсэн ийм өөртөө сэтгэлээр унсан байгаа болохоор магадгүй таны биед ингээд ямар нэгэн сөрөг өөрчлөлт бас гарч иж магадгүй. Нөгөө талаасаа эерэг талаасаа та бас яг ойрын цаг хугацаанд нэлээд том өөрчлөлт, том одоо амжилт үзүүлсэн болохоор таны бие чинь бас ингээд тэрнээс сэргээд, хиймэрн сэргээд гэдэг шиг хиймэрн лундаан сэргээд тэгээд бие хаан ч гэсэн ерөөхдөө нэлээд сайхан идэвхжээд сэргэж байгаа болов уу? Ер нь бол таны хувьд яг ялцчгүй ингээд мэдрэхэд нэлээд дасгал хөдөлгөөн зөгтөг төрлийн хүн байна. Тэгээд дасгал хөдөлгөөн угаасаа байнгын тогтмол хийснээр бидний бусад одоо механизм, бие физиологи, сэтгэл санаа оюун бодол ч гэсэн цэгцтэй байдаг. Тэгээд дасгал хөдөлгөөний тогтмол хийх юм бол таны ер нь тань шиг төрлийн хүнд бол маш одоо хэрэгтэй санагдчих байна. За тэгээд certainty та бол юм тодорхой зүйлд аягүй дуртай хүн байна. Тодорхой байх, тодорхой юм ер нь тодорхой зүйлсийг таны сүнс бас аягүй хүсдэг юм байна.
тэгээд эргэлзээгүй, тэгээд одоо ямар ч юм айдасгүй те айж санаа зовж ичих юмгүйгээр эргэлзээгүй юм тодорхой амьдралаар та амьдрахыг хүсдэг. Тэгээд мэдээж бол яг энэ нөхцөл байдалд яг одоогийн бидний ингээ амьдарч байгаа нийгэмд бол яг мөнгөний санхүүгийн эрхчлөө гэдэг бол хамгийн одоо тодорхой байдлын бараг илрэл гэж болох юм байна. Санхүүгийн эрхчлөө гэхээс илүүтэйгээр санхүүгийн эрхчлөө бас бидэрт юу авчирдаг вэ гэхээр цагийн одоо эрхчлөөг авчирдаг. Тэгэхээр та бас яг санхүүгийн эрхчлөөтэй, цагийн эрхчлөөтэй те өөрийгөө хийхийг хүсэж байгаа зүйлээ хийдэг, уншмаар байгаа номоо уншмаар байгаа үедээ уншдаг те дасгалаа хиймээр байгаа үедээ хийждэг. Тийм төрлийн бас одоо амьдралыг илүү хүсэмжилдэг тэр зүйлийг ер нь баримтлах зарчмаа та ингээд амьдралдаа авч явах юм бол та айгүй аз жаргалтай. Ер нь таны сүнс бол нэлээд сэтгэл хангалуун, happy байхаар бол санагдчих байна, гарч ирлээ. За хэрэгтэй бол энэ хүн мессежүүдээ скриншот хийгээд тэгээд уншаарай. За өнөөдрийн сүүлчийн бүлэг байгаа 3 дугаар бүлэг маань тэгээд та бүхэнд яг таро картуудыг гаргаж ирэхэд бас нэлээд олон мессежүүд гарч ирсэн. За би бүгдийг гаргаж ирчээд ерөнхийдөө ярив. Ер нь бол нэлээд зүүн совинтой холбоотой мессеж гарч ирсэн. За тэгээд ажил болон одоо мөнгө санхүү, сэтгэл санаа, оюун бодол ер нь бүх талаас нь хөдрөд гарч ирсэн. Хамгийн түрүүнд justice үзэр маань доошоо гарч ирсэн. Тэгэхээр та яг одоогийн байдалд өөрийгөө магадгүй нэг юм шудраг бус нөхцөл байдалд өөрийгөө олж байгаа гэж магадгүй. Эсвэл яг одоо таны нөхцөл байдал, ажил, карьер ер нь амьдралын ингээд нэг л одоо шудраг бус мэдрэмжтэй нөхцөл байдал байгаа бололтой. Тэгтээ яг энергийн хувьд бол та ерөөсөө ингэж унаагүй. Яг таны энерги, ажил үйлс одоо үйлдэл, акшн тэр талаасаа бол хүчтэй хэвээр байна. Тэгээд таныг хамгаалж байгаа бас яг сахиус байна. Гэхдээ та өөрөө бас яг далд ухамсартайгаа зүгттэйгээ зүүн совинтойгоо илүү холбогдох шаардлагатай ажил хийх шаардлагатай байгаа даа. Тэгээд магадгүй бас юм харж үздэг бөө үзмөрч ч юм уу те за эсвэл энэ таараа уншлага ч юм уу иймэрхүү зүйл танд бол яалтчгүй айгу тус болж байна. Гэхдээ ер нь илүү бас тэр тал руугаа зөвлөгөө чиглүүлэг авах одоо бас зөвлөмж гарч ирж байна. Сэтгэл санааны хувьд ямар нэгэн зүйл бол таныг блоклоод байна. Тэгээд сэтгэл зүйн хувьд ямар нэгэн зүйл одоо таныг сэтгэл дундуур байлгаад байгаа бололтой. Энэ юун дээр та ингээд одоо өөрийгөө сэтгэл санаагаа блоктой байлгаад байгаа бол гэдгээ бас тунгаагаад бодоод үзээрэй. Ямар зүйл дээр та өөрийгөө бас яг сэтгэл зүгээрээ сэтгэл одоо эмоцороо ингэж одоо хориод байна. Магадгүй мэдрэх зүйлээ мэдрэхгүй гэж одоо өөрийгөө хүчээр сатааруулаад тий өөр нэгэн зүйлүүдээр ингэж одоо мэдрэх систем эмоцо блоклоод байна уу? Магадгүй тэгснээр таны зүүн совингийн холбоо, зүүдний холбоо ч гэсэн ерөнхийдөө бас шууд хамааралтай. Тэгэхээр ямар нэгэн одоо хийх хэрэгтэй байгаа, гаргах хэрэгтэй байгаа эмоц, ийм сэтгэл хөдлөл байвал тэрийг гаргаараа гэж зөвлөе. Би бол ерөнхийдөө уншлагууд дээр их хөвчлэн манай үзэгчд маань ерөнхийдөө ингээд гаргах хэрэгтэй байгаа зүйлээ гаргаж чадахгүй ингээд хуримтлуулаад яваад байгаа юм шиг ерөнхийдөө санагддаг. Тэгээд өвөлмөр өвлөөрэй гэж ерөнхийдөө би бол хэлдэг. Тэгээд энэ уншлах дээр ч гэсэн бас яг дахиад хэлье. Өвөлх бол ер нь нэлээд сайн эмоцийг цэвэрлэж өгдөг. Тэгснээр бас яг биед хуримтлагдах тэр муу зүйлсийг ч гэсэн ерөнхийдөө гадагшлуулж өгдөг. Тэгээд хэрвээ эрэгтэй хүн бас үзчихвэл эрэгтэй хүн үлдэггүй гэх мэтэр одоо ингээд эмоцоо хадгалах, хуримтлуулах нь бас айгүй аюултай шүү. Тэгээд энэ нь ингээд ямар нэгэн байдлаар, сөрөг байдлаар, токсик байдлаар, аюултай байдлаар ингээд дэлбэрэх магадлал айгүй өндөр өдөг. Уур уцаар тэ бухимдал эсвэл жоохон ингээд согтцсон үедээ ингээд шал өөр хүн болоод дэлбэрдэгч гэх юм уу аюулуудтай байдаг. За тэгээд ямар нэгэн зүйл дээр одоо trapped нэг юм гаццсан мэдрэмжтэй байгаад байна. Яг юун дээр гацаад ажил санаа одоо сэтгэл зүй ямар нэгэн байдлаар ингээд өөрийгөө төгчсөн байгаад байгаа бас байдал харагдаж байна. Гэхдээ ажил одоо санхүү, карьерийн хувьд бол та бол маш шаргуу хөдөлмөрлөөд үргэлжлүүлээд ерөнхийдөө хөдөлмөрлөөд байгаараа та бол яг ажлын нөхцөл байдал дээр бол
нэлээд одоо фокустай тий магадгүй бас хэтэрхий ажилдаа ингээд анхаарлаа хандуулад өөрийнхөө оюун санаа, сэтгэл, бие хаагаа хайцсан байгаад ах вэ, зүүн совингоо хайцсан байгаад ах вэ гэдэг бас мессежийг давхар өгмөөрөө тэгээд хэрвээ очиж үзүүлдэг тийм одоо хүн байвал бас үзүүлээ зөвлөгөө аваарай. За энэ нь зөвхөн одоо тийм үзмэрч гэлтэхгүйгээр таны өөрийн өвөг дээдэс сахиус байж магадгүй, таны өвөг дээдэс тантай магадгүй зүүдээр холбогдох гээд мессеж өгөхгүй, зөвлөгөө өгөх гээд эсвэл таны ингээд тэр хаацсан байгаа эмоц блок те оюун санааны ч гэсэн ингээд ийм гаццсан байгаа байдал ерөнхийдөө энэнийг та өөрөө түгжээсээ гаргангууд тантай өвөг дээдэс тань ерөнхийдөө шууд холбогдох тэр холбоосыг та хаагаад иж болцсошгүй. Тэгэхээр тэр юмаа ингээд гаргачвал ерөнхийдөө та хамаагүй нээгдэд хөнгөрчнөө. Тэгээд ийм шудраг бус байдалтай холбоотойгоор та бас дотроо бухимдаад ингээ ямар нэгэн зүйлийг буруутгаад байвал тэр нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд тавьж явуулаараа. Ягаад гэвэл бидний одоо ингээ өнцгөөс шудраг бус харагдаж байгаа ч гэсэн яг бодит нөхцөл байдал бол дандаа одоо бодит reality байдаг. Бид нар тэгээд бүх зүйлийг контролд ингэж бас боломжгүй байдаг. Тэгээд бидний контролд байхгүй байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс ер нь өөр аргагүй. Яг хүлээн зөвшөөрөх бол яг хамгийн том мэдрэлийн ингээд хамгийн хэцүү ч гэсэн бас айгу хэрэгтэй чадвар байдаг. Тэгээд зүгээр за буйнаараа болгоё гэд ерөнхийдөө хүлээн зөвшөөрөө тавьж явуулаад өөрийнхөө эмоцоо ч гэсэн ингээд сайхан гаргаад тий оюун санааныхаа одоо тэр гаццсан байдлаасаа ч гэсэн ерөнхийдөө өөрийгөө гаргаараа гэж зөвлөгөө өгмөрөө. Тэгээд та бол айгүй зүүн совинтой бас одоо өгөөгдөлтөө тэгээд өвөг дээдэс сахиустэй таныг хамгаалж байгаа, харж хандж байгаа бүрч илүү харж хандаж мессеж өгөхийг хүсэж байна. Та тэгээд тэр үүд хаалгыг нь өөрийнхөө оюун санаа бодлоо цэгцлээд бясалгаад дасгал хөдөлгөөн хийгээд за тэмдэглэл хөтлөөд те уйлмаар уйлгаад гаргаад ингээд өөрийгөө нэлээд сайн цэвэрлээд сэтгэлээ баг зэрэг онгойлгоод өгчих юм бол ерөнхийдөө нэлээд сайн холбоос сайжрах болно, зүүн совин сайжрах болно. За ингээд 3 дугаар бүлгийн үзрийн уншлага ерөнхийдөө ийхүү дууслаа. Тэг хэрэгтэй бол дахиад өөр цаг хугацаанд бас сонсож болно. Тэгээд бичлэг нь хэрэгтэй байсан гэж найдаж байна, таалагдсан гэж найдаж байна. Танд амжилт хүсье. Баяртай.